Кино багцаа идэвхжүүлээд найзуудаараа үзэсгэлэнт Чүнчийн хотоор аялаарай. Go Plus кино савлгаа зуны урамшуулд оролцож, дурын кино багц идэвхжүүлэх мөн төлбөртэй кино үзээд хамгийн хөгжилтэй мөчүүдэд бүтээх бэлгүүдийн эзэн болорой. Thailand T-drama Thai cinema хэзээс алдартай байсан. Бүр А студиог дэлхийд дахинаач маш эрчтэй хүрээгээд хэлсээр байгаа шүү дээ. Тэр жишгээрээс Netflix ч гэсэн Тайландын кино зурлууд ихээр байрших, эсвэл бүр оригинал кино бүтээлүүж гарах болсон. Тэгэхээр энэ удаагийн бичлэгээр Netflix дээр гарсан My Dearest Assassin гэх экшн романтик Тайланд киног сонирхолоор бэлтгэлээ. Ингээ бүгдээрээ лайкса бадараад бичлэг рүү орцгоё. За тэгэхээр үйл явдал маань Дубай нэг эмнэлэгт эхэлнэ. Чухам баян томбоос үхгээл нь хэвдэж байгаа байхгүй юу? Түүнийг аврах цорын ганц арга нь дэлхий дээр байх тэр хамгийн ховор бүлгийн цусыг л олж ирэх. Тэр нь бүр ховор цаашаа дэлхийн нийт хүн амын 1% талын талдаж хүрэхгүй хэмжээний цөөхөн хүнэл байд юм байна. Энд чинь донор нь хамаг цааш ахуулаад тэсгүй өгч байгаа юм байна. Тэгэхээр яах нь вэ? Ахиад донор олж ирэх хэрэгтэй л болох нь байна шүү дээ. Энэ хажуума ямар ч үнээр хамаагүй орон цустай хүнийг олж ирээ л гэдэг байгаа. Ийхүү үйл явдал Вьетнам руу шилжиж байна. Энд нэгэн жаахан охиныг ээж аваас нь хэрцгийгээр салган авч явах гээл. Бүр юугүй буудаал ажиллаа ээж аав. Охин хэрэндээ зүгтах гэж үзсэн ч бүр хүзүүсээрийн түлээл хэрцгий гарууд өнөө өдөрч. За тэгсэн яг тэр хаваар арай өр бүлгэлийн хүү ер нь бол адилхан буруу гарын хүмүүс хөлсний халуурчд ихөөд тийм хүмүүс бас явж таарж байна. Аллага инээ тэрийг багц үнээр урамшуултаа гэж мэгээл энийг бизнес болох зүүн хүнд гарууд л байна. Тэгсэн эднэр чинь бас яг энэ охиныг зориод ирж исэн байх шүү дээ. Ээж автын охиныг нь худалдаж авна гэж тохирч мохирсон ирсэн чинь ийм юмтай таарчээ. Юун өөр хаанхын хүмүүс ирцгээсэн гэл нөхцөл байдлыг шууд л ойлголгүй яах вэ? Тэрхүү агшинд охин зүгтж ахнарч хоорондоо тэр даруй зодтолж эхлэх зэр. Ер нь энэ газар хүний наймаа хөлсний алга хийдэг өчтөчнөө л бүлгэмүүд байд юм байна. Эдгээр шас ялгаагүй тэдний нэг. Харин саяын нөхөр бол бүлэг гэхээсээ илүүтэй мөнгө л авч ивэл юу ч хийдэг хөлсний алуурчин лайсан байна. Тэгэхээр хэдийний төлбөрөө авцсан байсан болохоор саяын өхнийг яаж игээд олох ёстой л болж байгаа. Үгүй л ойлгомжтой, өөрөө алуулнаа л гэсэн үг. За хамтааш тэгээд нөгөө талд энэ хизээ ах маань энэ өхнийг харж хандах болж гинүү да. Араас нь маш их хүн ирж болцшгүй учраас сайн нууж хамгаалах хэрэгтэй. Охин Вьетнам болохоор энэ хэдий яриаг ойлгохгүй. Галзуурах шахам зүгтах гэж оролдох энэ үеэр түүнийг өөрийн насны гимээр нүдэн дулаахан залуу зогсоосон ч зогсч идэр. За тэгээд тайвширсан охиноос цусыг авч үзэхэд яалтчгүй өнөө ховорхон цусны төрөлтэй юм байна. Тэгэхээр ерөөсөө амьд алтал гэсэн үг байхгүй юу? Цусын зарж мараад баяжчих юм байх юм. Ямар ч тач яарах хэрэггүй охин хитрхи жоохон байна гэж хар занхал болтой. Ингээ ямар ч тач охин тэдний нэг болон цаашд хамт ахаар болжээ. Түүнээс бүгдийг авсан тэр хүнийг л үзэн язан сэтгэл нь буцалж өөр зүйл нүдэнд харагдахгүй. Харин энэ бүх харамсал гуныг мартуулж өгдөг ганцхан хүн нь энэ бүлгийнх нь өнөө нүдэнд дулаахан хүү. Хамт байгаагаар л тайвшраад идэв ингэнэ. За тэгэхээр түүнийг Пран харин манай хүнийг Лан гэдэг юм байна. Бас тэнд эдний үеийн ахиад нэг залуу шигсэн байна. Ингээ гуруулал он удаан найзлаад одоо ингээд том болцгоодсон дөрүүд нь гарах юм байна л да. Уг нь барыг хулгаалагдаж ирсэн нэг мэдсэн ингээ гэр бүл болцоо тууж авна. Энэ үеэр дэлхийд даяар өнөө хоорцсон хайх ирлээ хийсээр л нөгөө ангуутчаа. Хэдэн жил өнгөрсөн хамгийн их хүн амтай улсуудаар хүртэл яваад ашгаа гаргадаггүй хөрхий. Тэгээ чи Вьетнам яваад газрын гавар хад чулуу болгоны завсар зайгаар хайгаад чамаагүй ахиад үзээдгээ гэсэн тушаал авч байгаа юм л. Өнөөдөр л загаа манай бүлэглийг House 89 гэдэг байхгүй юу? Мэдээж хууль бус бүлгэм учир байнгын л бэлтгэл сургуультай. Гэхдээ манай энэ хоёр лав октоосоо оролцдоггүй юм байлээ. Учир нь Пран бол толгойлогчийн хүү, харин Лан угаасаа ойлгомжтой шүү дээ. Аюулд орж болохгүй. Гэхдээ Пран өөрөө бэлтгэл сургуульд хийх нь хориотой ч гэлээ бүгдийг ажиллаад байж идэг. Ганцаараа сургуульд хийдэг ч байсан юм уу бүр нэлээд сайн юм байна шүү дээ. Өнөө найзаараа сурсан зүйлүүдийн тутан заалгуулдаг ба энэ бүгдийг нарах Ланч гэсэн зүгээр суухгүй гинэ бас. За тэгсэн нэг өдөр Пран Лан хоёр ярилцж байна. Яагаад бид ер нь гадуур гарах хориотой юм бэ эдэргээл. Ер нь энэ Ланыгаа тийм хоорцтой эдэр гэдэг нь энэ эднэ өөртөө ч мэддгүүл юм байна л да. За тэгсэн хамгийн Таиландын шим гарч байна. Зүг зүгээр залууг аваацснаа хомсын яганаар будаад идэг ямар учиртай юм ч одоо. House 89 маань энэ харин дараагийн ажлаа ярилцсан сууж байна. Жохон хүндхэн ажил болтой орж болохгүй хорионы хасаад бус нь бүгдээрээ оролцсон шүү гээл явлаа манай босс. Энэ залуу маань анхны ажилдаа гарах нь дээ. Өөрөөс нь бус нь харин байнга ажилд гараад өөрийг нь тулдаж сурахыг шөргөлдөг болохоор манай онд бол мэдээж онцгүй байдаг нь ойлгомжтой. За тэр яах вэ? Энд ажил эхэлжээ.
нэг мүзил болтой газар байна шүү. Энэ нь зөвхөн манай хэдэж биш бас өөр бүл хийхэн ч байгаа юм байна. Таарагт нь болохоор энд хамгаалагчтай хамтаар явж байгаа ба баг хинэн төрүүлж алах вэ гэд би биенээсээ өрсөд идэм шүү бид нар ч. Ямар ч тааш ажлын төгсгөлийг манай өнөө шинэхэн алуурчаал хийж гүйцэтгэхээр боллоо. Энэ их хамгаалагчдын дундуур нэг жижигхэн тесрэлт үүсгэж сандрааснаа өөрөө нөгөө талаас нь гарч ирээл хоолоор унь ганц. Ажлыг бол бүр цэвэрхэн хийд юм байна өө. Анхны ажил гэхэд тун амжилттай. Энэ зуур нөгөө талд өнөө ангууч нь Таиландд иржээ. Уг нь Вьетнам гээд байгаагүй мó? Ямар тач ирчих. Тэгсэн яг энэ үеэр нь асаараа гэрээсээ гарч үзээгүй хоёр маань яг өнөөдөр л хоёулаа чимээгүйхэн нууцар гадуур гарын болцыг гэх юм аа. Анх удаа гарч үзэж байгаа гिचэлхүү гудамжны хоолж идээд боронц нороо алхаад үнэхээр нэг тийм уг нь гоё байгаад байгаа байхгүй юу? Харин дааш тэгж салгалж яваад яг өнөө ангуужийнхаа нүдэнд харагдчихж байгаа нэ. Юу К-драма цаашаа Улаанбаатар жижигхэн гэдсэн чинь энэ Таиланд ч бүр жижиг юм байна шүү. За тэгээд тэр дорн дагаж яваад хаана байдгийг ч хүртэл мэдээд аваад тахлаа. House Knives гэж бичиг мичтэй яваад байсан шүү дээ. Яаж яхаа бүр бид нар л гэмт үлгийхээ гэсэн шиг. За тэгээ мань гар Таиландд ганцаараа болохоор мэдээж түн туслах өөр бүлэг хэрэгтэй. Тэгээ ажлын санал тавихаар мөнгөө барайл эднэр дээр ирж байгаа нэ. Гэхдээ ажил нь House Knives-ийг устгах гэдгийг сонсоод таата байхгүй нь ойлгомжтой. Энэ House доторх хүмүүс чинь бүгдээрээ шүдэ хүртэл зэвсгэлсэн алуурчд. За тэгээд нэмээд мөнгө өгье гэсэн чинь тгий яа л гэж байна. Төлбөрийн хангалттай өгөөд ямар тач ятгаал авч байгаа болтой. За энд ийм юм болж явах зур боосгоо хүүгээ лааны хамт нууцаар гарсны мэдээд бүр бөөн хэрэл болж байна. Угаасаа хүүхэд төрүүлжээл бүх насаар нь байшин дотор нь байлгана гэж авахар чинь бүтэхгүй шүү дээ. Энэ хэрүүл хизээний өдөр болох л байсан. Гэхдээ гол нь лааныг бас яг ямар учиртай нуугаад байдгийг Пран мэдэхгүй байгаа. Ямар ч тач нилээ муудаж аваад энэ амьдралтайгаа эвлэр гэж саллаа. За харин үүний дараа Пран нилээн боцны эцэст шийдсэн болтой. Лааныг дуудаж гаргаж ирснээ хоёулаа эндээс зүгтэл гэж юм шүү. Торонд байгаа шуушиг амьдарч байхаар зүгтийг л ярьж байх оронд энэ дээр House Knives-ийг буулгаж авахаар үе түмэн зэвсгэлсэн айр мэрж байна. Орц гарцыг хаагдал хамгаалтын ундраагаа бүр ийм амархан байсан бол эднийг эртгэн новчих байсан юм биш үү? Зах зээлээ булаацлж яхаар. За тэгээд хаалгын цөм бөшгөлөөл ороод ирлээ. Юу зүгтах мухтах. Яг зүгтах гал явж байхад нь өөдөөс нь бөшгөлөөл ороод ирдгүү мүү? Ийхүү акшн эхэлж байна. Бас бэлтгэгдсэн алуурчд юм гэсэндээ байлыг эргүүлэх гэж үзэх л болтой. Угаасаа яаж ингээл зүгээр үгцгээ гэхэв те. Өнөө нэгнийгээ барьж авах гэсэн хоёр чинь харц тулгарлаа шүү. Харин Пран утгалуулаад нилээ хүндэл шарах авчлаа да. Эднэрт ихтэй жоохон панаалтай мүү урдаас нь буудаад дэжлээ онохгүй. Хэсэг баахан шувуу бууцны эцэст Смок хаяал хойш хурж байгаа. Энэ үеэр эцэст нь лааны хэрэг гараад байгаа мó хаашаа. Учиргүй оронд хөвтүүлж хүлээл цусыг авах юм байна л да. Тэр цусан ч яг одоо Пранд агаар уснаас илүү хэрэгтэй. Ер нь боосон ч гэсэн хизээний өдөр ийм зүйл болно гэж мэдээд лааныг нуугаад байсан л гэмээр. Харин эднэр энд им тариа болж байх зур үүдэнд нь айлын хүмүүсийг оруулж ирэхгүй ойртуулахгүйгээл байдгаараа үзэж байна энэ хоёр маань. Кран хайртай эмэгтэйгээсээ цус аваад байгаа болохоор их гимшээл байгаа болтой. Ингэж төвөг удаж байгаагаар гэлс жоохон цус авчааштай гэж загижмаар ах юм бүр. Хөөхөнд үүдэнд нь энэ нэг хоёрын бүр үхэл хацал болоод байгаа штэ. За тэгээд чадлаараа л удаан тогтоолоо. Энээс илүү одоо яах юм? Тийм үстэй. Ямар ч тач манай хоёрын нэг нь амьдарн барайл хаалгаа онгойлго. Онгойлохгүй бол аллаа шүү гэсээр энэ хүний ч гэсэн алдчихж байгаа юм байна. За тэгээ босс одоо юу бодож идсэн юм баа? Шуушиг торонд хорж амьдруулсан хүүгээ нэг сайн тэрж аваад эхэллээ дээ. Хаалганы дуугуур шатамгаа шингэн гарч ирэхдээ зэрэгцэн газ буудаж хаглаад нилээн том дэлбэрэлт болов. Сайхан л амьдар баригдах гэдээсэн хэдэж харин энд амар комбек хийж байна. Эхийнхэн зүгтх зам руугаа дөхөж амьсан ч зам хоорондоо нилээн шархтлаа. Яаж чад гарах гарцсан нэрээ хаагт болсон штэ. Тийм болохоор тэгж ямар онгоодөггүй. Босс авалтынд ганцаараа тулдаж цаг хожиж өхөөс өөр арга үлдээгүй л болцоо. Тэгээд мэдээж яаж энэ олон хүний дундаас амьд үлдэхүү? Угаасаа энд ингэж үхгээл түрүү хүүгээ тэрж мөрөөл байсан штэ. Бараг 20-30 буудалсан бах өө. Өхтөө өхөр бууга тавиал өгч байгаа юм байна. За тэгээ одоо зүгтгаас өөр яах вэ? Зүгтаалах гэж л амиа золиослж байх чи энэ зүгтахгүй амар удлаа. Эгээдэл баригдсангүй. За ингээд аль аль талал нэлээд хүн гарстай учрлаа да. Зуны үйлрэл нэгэнтээ ирж хамгийн сайхан дурсамжуудад бүтээх цаг маань болсон байх шүү дээ. Үүний тохиолдол нь Sky Media болон Go Plus-аас хэрэглэгчдэд зориулсан кино савлгаа зуны урамшуулаад зарласан байгаа шүү.
Урамшуулд оролцох маш амархан. Sky Media-с хүссэн кино олон ангид цуврал анимашнээ үзээд гэр бүлэрээ Universal Park руу аялах ба харин Go Plus-аас үзсэн хэрэглэгчид найзуудаараа Чүнчин хотын аялалд гарах боломжтой болох нэ. Урамшуулд оролцохдоо Sky Media хэрэглэгчид бүх кино багц, хот series болон бусад дурын кино багцаа сонгон идэвхжүүлээд урамшуулын эрэхтэй болох ба төлбөртэй кино үзэг бүртээ эрхээр нэмэгдүүлж олон бэлгийн эзэн болно гэсэн үг. Sky Media бэлгүүдэд нь гэр бүлэрээ аялах Тэгрий говь resort аяллаа ирэх. Бээжин хотын Universal Studio руу гэр бүлээр аялах. Харин Go Plus хэрэглэгчид бол Basic Plus багц болон бусад дурын багцуудаа сонгон идэвхжүүлэх, эсвэл мөн төлбөртэй кино олон үзэж өөрийн кино жагсаалтаа ахиулснаар өөр билгүүдийн эзэн болох боломжтой. Үүнд нь MacBook Neo Чүнчин хотын аялалд найзуудраа аялах зэрэг билгүүд багтаж байгаа юм байна. За тэгэхээр бүгдээр нь намжилтсан киногоо үзээд аялалдаа гарцгаагаарай. За ингээд хэлүүлээ бичлэгээ өргөжлүүлээ. Манай хэд далайн хэрэг дээр цахлаа дуурсан сайхан газар яваад иржээ. Лаанж овоо тэнхрэл босоод ирсэн ч энэ гэр бүлтэй харилцаа нь яаж урдынхаараа сайн юу ч болоогүй юм шиг үргэлжлэх вүлээ. Өөрийнх нь ховор цуснаас л болж тэжээж өсгөж байж дэ гэж бодоод гомдж байгаач үгүй чи бол бидний нэг айл гэж тайвшруулах найз нь. Pran нилээх цус алдаж бэрцсэн штэ. Хэд хоногийн дараа ч юм ингэж нэгэн сэрж байгаа юм байна. Одоо энэ хэд мэн лааныгаа зүгээр энэ чигт нь орхиод хаяад явахгүй ямар ч хамт байх юм байна. Pran аавынхаа өмнөөс үнэхээр их гимж уучлах гуйж байгаа бол харин Лааны хувьд өөрөөс нь болол явсан газар болгонд нь хүмүүс үхээд байгааг одоо төвчгүй нэ гэсээр тэдний эсрэг босгорол шийдэж байгаа шиг байна. Хүмүүс ч одоо бүх насаараа бэлтгэж байж л уг мэрэгжлийн алуурчин болтгүй мөн ч доо. Ямар ч тааш Лаан өөрийгөө хамгаал сурмаар байна гинэ. За тэгээд кино олсон хойно баг газар дээр шууд сураад байгаа юм шүү. Ямар ч тааш төрцөн авьяастай, өндөр реакшнтэй, хурдтай эдэргээл бүх үндсэн суурь чанар нь байна гэж бэлдэж сурах гар л боллоо да бүгдээрээ нээлж. Худаг буу зэвсэг стамина эдэргээл ерөөсө бэлтгэлийн бут камп болчихжээ. Би бас ингэж бэлдвэл уг нь яах бол миний бас реакшн хурдмар дугна гайгүй штэ гэж авсцаа тэр яах. Хоолойч идэгт хийхээгүй болтлоо өдөр болгон л бэлтгэл хийж ин да. Унтуулж амраачаал манай хоёр гараал нэг пи барайл чухам ярилцсан. Пран найстай хандан хэрвээ өөрийг нь өхвөл Лааныг аваа зүгтаарай л гин. Тэрүүхэндээ энэ ч гэсэн Лаанда сайн байна штэ ядаргат. Тэ юу ч болж исэн би бишээ. Харин чийл өхгүй заавал үлдэж Лааныг аюулгүй байлгаарай л гэж бидээ сөрсөн базаа хийж байгаа л туслаа. За харин бараг хамар дээрээс алдсан үнжинд эрчимтэйгээр Лааныг хайсаар л байна. Лаан энд худаг шитгэж заалгаж байгаа байхгүй юу? Айгүй эротикөө. За тэгээд энэ төрлийн кино яг ингээ хосууд нь балархынхаа өмнө л учиргүй ийм ажил хийгээл эхэлт юм да. Хүн амтаа харна гэж айдгүй мөн ч одоо нөө найз мэс нэгнгээр явж ийл одоо яа. За харин маргааш нь манайхээ тойр цугал хоол идэхтэй ярилцлаа. Бид нар энэ чигээрээ зогтвол зогцсаар л байна. Зөвхөн нүүр тулж ижил энэ бүхэн төгсгөл ирнэ. Ингээ нэгэнтээ зогтхоо болж тэднийг ч өнөө ангууч мөшгсөөр байгаа л олоод ирж байгаа нь. Хамгийн гол нь эмэгтэйг л алж болохгүй шүү амьдрал нь барих ёстой. Бусд нь бол хамаа алгаа гээл обжектыг бүслээл авлаа. Тэгсэн нэг л биш ээ. Энэ нь анханасаа тэдний бэлдсэн төлөвлөгөө л гэж. Өөрсдийг нь хайж үг мэдж байгаа болохоор энэ агийг албаар зааж өгүүлэл энд өрхөнд оруулаад ёстой шүүрийн шанаа болгох нь тэр. Хідэн 10-аараа орж ирсэн ч нэлээд бэлгэлтэй байсан болохоор хүнийгээ тоог овоо ойртуул аал авч байгаа л та. Манай үндсэн хідээс гадна энэ хоёр ажившиж гэсэн их үзэтэй байгаамаа. Тооноос нь нэлээд хасч өгсөн ч тэг хөөрхий өхгүй яах вэ? Бүгдээрээ л тал алдаж явах үеэр өс дайснууд чинь бие биенээ олоод улаан нүрээрээ тулваа гэж. Энэ мөчийг бүх насаараа хүлээж ирсэн юм чинь одоо өстө жинхэнэ боломжийг атах байлгүй дээ. Ийм тулаан болж явах үеэр тэнд бас хэд хэдэн сонирхолтой тулаан болж байна. Харин нөгөө талд чухам амьд авчрах өстой хүнээ баг алах нэ гэж доо. Нилээн үзэж байна бүр нэг харсан чаа. За тэгээ бүр юу өчнөө дүрээл авлаа. Энэ бүх хугацааны дараа эцэст нэг гэр бүлийнхээ өшөөг авч байгаа нь. Бүх зүйл ингээл дуусч байна удаа гэлтэй. Үлдсэн хүмүүс нь харин манаа гурвал байна. Одоо энэ газрыг бушуухан орхиё гэсэн шиг яаруу сандраа хөдлөөл явж байгаа байхгүй юу?
Тэгсэн чинь харин нөгөө ах гэхүү ихч гэхүү энэ баг гэж амьд байсан юм байна штэ. Нэг л хатуу бүр араас нь буудаал хөөгөөлөд шүү. Лаан харин өөх гээд байгаа болохоор Прана өөрийнхөө цунаас өгөх юм байна. Праны цус бол Лаан таарах юм гин. Аюултай үеийн өнгөртөл цусаа өгнө гэж хэлж байгаач яг үндэ энэ байдлаараа айл нэг нь өхөөсөр аргагүй тийм л нөхцөл байдалтай тулсан. Хоёулаа дундаа ганц краш өхүүлтэй нэвчтэй те. За тэгээд даанч гай дуусаагүй. Өнөөгчөнд олоол ирцэн. Манай залуудад жинхэнэ үхсэхээ үзэж байна. Хоёулаа байдгийг шавхаж тамираа тасралтал үзсний эцэст тэгээ яах вэ? Хоёулаа л энэ хөдлөөр өхөлтөө. Гадаа найз нь өөх гээд байхад энэ юу ч чадахгүй байгаа болохоор бас их хэцүүлээж тараа чаваас. Ингэж аюулыг зайлуулаад найз нь ч гэсэн унаад өглөө. Энэ бүх зүйл нэгэнтээ дуусч бүх сайхан мөчөө нэг дурсаж байна. Мөн Лаан хандаа өөрийнхөө хүссэн амьдралаар амьдрах цаг чи одоо болсон. Би үргэлж чиний дэргэд байх болно гэж хэлж амжаал мөн л өгч байгаа нь. Өөрийн гэгэнээр Лаан ухаан орох үед энэ бүх зүйл хэдийнэ дууссан байлаа. Өөрөө цусаа өгсөөр л юушгүй цонхигоо үлдсэн Пран. Хичнээн дуудаж орилж уйлаадж одоо нэгэнд оройтсон байлгүй ах вэ. Бүх зүйл дуусч одоо Лаан л ганцаараа үлдлээ. Гэсэн чинь юу гэж үргэлж би чиний дэргэд байна гэдээ байсан чи яалтчгүй үр үнсээ инсталл хийсэн байсан байна штэ. Тэгээд инх амгалан цаг биш хизээ ихэд хүмүүс араас нь ирэх юм те. Хүүхдээ бэлтгээл байгаа. Учир нь хүүний ээж аав шигэ биш юунаас ч айлгүй эрэх чөлөөтэй амьдрах хэрэгтэй шүү дээ. Тэхийн тулд заавал өөрийгөө хамгаалах хүчтэй байх ёстой. За, ийхүү кино маань дуслаа гэсэн чи дуусаагүй заа юу. Өнөөгч өчнөө утгалуулснаа үхээгүй байд юм да. Хэсэг хугацааны дараа бүр ахаа хөлжцөө энд явж гин. Тэгсэн Лаан гинт гарч ирснээр дуусгаагүй ажлаа дуусгадлаа. Энэ одоо яг юу болц вэ? Ийм хэсэг нэмсэн нь магадгүй ингээд Лааныг алуурчин болж байгаагаар өргөжлөл бас гаргаж болно л гэсэн санаа юм байлгүй дээ. Кино багцаа идэвхжүүлээд гэр бүлэрээ Universal Park руу аялаарай. Sky Media кино савлгаа зуны урамшуулалд оролцож, дурын кино багц идэвхжүүлэх, мөн төлбөртэй кино үзээд хамгийн сайхан дурсамжуудыг бүтээх бэлгүүдийн эзэн болоорой. За, уг нь үзүүштэй кино хийдэж мэдээж шүүмжлэгчдээс бас сөрөг үнэлгээ авах олон байсан. Логик алдаа ихтэй ховор цусны сэдв нь гүйцэд сайн ашиглагдаагүй их зэрэгс авахуулаад дундаж үнэлгээ өгсөн ч тулааны зураглал, камерын хөдөлгөөн болон жүжигчдийг үзэгчд өндрөөр сайшаасан байна лээ.